Цагаан сар их зөө гэж бодож байна. Цагаан сар хийгдэхгүй л гэж байна. Цагаан сар хийгдэхгүй байсан зүгээр бол гэж бодож байна. Сургууль соёлын хүүхдүүд бүгд сургууль цэцэрлэг хаачиж байгаа юм чи. Уужаал бол энэ өвчнөг энэ хотод орж ирэхгүй бол хийн штт. Ороод ирчих юм бол хийхгүй. Бас байдлыг харсан дээр л гэж бодчих. Манай хоол хийдэг л дээ. Одоо вирус тэгдэж явал тэмдэглэж хэрэггүй л байна. Вирус мөрөөс нь гайгүй л тэмдэглэх зүйтэй байх л гэж бодчих. Гэхдээ ер нь бол яг олон нийтэйгээр даганда тэгээд одоо нийтээ тэмдэглэхгүй шүү дээ. Тэмдэглэнэггүй тэмдэглэн. Гэхдээ яг цагаан сар болох төхөөг байгаа болохоор тэр үедээ л мэдэгдэх байх та. Ер нь бол хөдөө эмээ үүдээр очдог байхгүй. Тэгэхээр хатад бол тэмдэглэхгүй. Цагаан сар тэмдэглэх нь зөө гэж бодож байна. Бороо шүү дээ. Яг нэг удаа тэмдэглэхгүй болох байхаа. Манайх тэмдэглэхгүй. Одоо хэрвээ энэ вирусын тэр энэ ихчүүд бол дэмий юм уу гэж. Яг гэртээ яг нэг ингээд залгаад. Одоо хөл орой тогтоолчлаа бол нэг өргөнөө тэмдэглэх хэрэг байхгүй шүү дээ. Манайхан бол яг ашаан дотроо тэмдэглэнээс бодлоо. Хөөс л болох бах та тий. Энэ өвчнөө дархлаач ямар байна тийм байдлаасаа болоод тэгэл одоогийн байдлаар бол одоо үнэхээр Монгол ороод ирвэл тэмдэглэхэд хэцүү л болох бах тийм ээ. Манай хөдөөний малчин айл бараг тэр орчинд тэмдэглэх байлгүй дээ. Одоо медикал одоо буруу байгаа л гэж бодож шүү дээ. Вирустай чинь одоо юу юм чинь одоо тэмдэглэхлээлгүй дээ. Цагаан сар тэмдэглэхгүй байх. Тэмдэглэн. Жишээлбэл одоо цагаан сараа тэмдэглэсээр ирсэн. Одоо ч тэмдэглэхээс болно. Ганцхан тэр өвчнөөс аюулаас холоор яваарай гэж хүсэж байна. Тэгээд хамт олнороо цагаан сараа тэмдэглэн. Урагшаа.